олон юм бодогдоод мунтаж чадахгүй байна уу? За ийм үе бол ихэнхдээ бол бид нэр тохиолддгоо. Тухайн нөхцөл байдлаас болоод ажил, сургалт, хичээл, шалгалт ч юм уу тийм томоохон үйл явдлуудаас болоод ч юм уу олон юм бодогдоод байдаг. Тэгвэл өнөөдөр бүгдээр энэ талаар хамтдаа ямар арга хэмжээнүүд авч болох вэ гэдэг дээр богинохоо ярилцсан. За энэ бичлэгийн төгсгөлд бол та маш сайхан унтаж амарч чаддаг болно. За хүсэх юм бол бас нэмэлт ингээд шаардлагатай сургалтуудын талаар бол мэдээлэл авах нэ. За хамгийн түрүүнд Булмас Зигарник гэдэг хүнийг бол ярих хэрэгтэй. За Булмас Зигарник гэдэг хүн маань яасан бэ гэхээр сэтгэл судлаач хүн байгаа. Энэ хүн маань болохоор тархинд ийм Зигарник эффект гэдэг зүйл байд юм байна гэдгийг бол гаргаж ирсэн. За ингээд нэрлэлсэн бахан. За энэ эффект нь яг үгээр дуусаагүй зүйлүүдээ хийх ёстой зүйлүүдээ ингээд тарих бодоод байд юм байна. Санаад байд юм байна. Тэрэн дээр ингээд үгших хандлагатай байд юм байна гэдгийг бол олж илрүүлсэн байгаа даа. За энийг болохоор хаалттай гогцоог буюу closed loop гэдэг бол болж үлддэгэ гэдгийг бол хүн бол манай сэтгэл зүйч бол гаргасан байна. За closed loop. За нэг юм тойрогонд орчдөг гэсэн. Дуусаагүй байл санана гэдэг юм тойрогт орчдөг. Ийм хаалттай тойрог бий болчдөг гэсэн. За энэ тойрогоос хэрхэн гарах вэ өнөөдөр? За хамгийн одоо миний хувьд бол ашиглаж байсан аргуудаас бол хамгийн нэлийн ойрхон ашиглахад хэлбэр нь бол brain dumping арга гэж байгаа. За brain dump арга нь яадаг вэ гэхээр brain гэхэр чин тарих штэ тий. Тарихаа dump буюу хаях гэсэн одоо шууд орчуулах юм бол тийм санаатай. Тархинд дах бодлуудаа л ерөөсөө л ямар нэгэн одоо шүүхэлтүр фильтргүйгээр чагсаана гэсэн үг. Чухал одоо маргааш юм янз бүрийн онцор тахгүй зүгээр л дараалал. Жишээлх юм бол тийм ажил хийх ёстой. Сонгон авах ёстой. За өөр одоо юу байдیں۔ Тий. Маргааш тийм хүнтэй уулзсан ч юм ингээд толгоонд орж ичээд дараалалаар нь бичлээ. За боллоо гэж бодвол тэрийг хадгалаад маргааш үргэлжлүүлнэ гэсэн үг. Жишээ нь бол тарих өөрөө нөгөө дуусаагүй гэсэн зүйлээ санах гээд байгаа тэр хаалттай гогцооноос нь гаргаад ер нь жоохон хуурчж байна гэсэн санаа. Бичсэн юм чинь маргааш харж штэ маргааш үргэлжлүүлээ тэрэн дээр ажиллаж гэсэн үг. За тэгээ бид нар нойргүй одоо ингээ олон юм бодогдоод ах чинь мэдээж эрүүл мэндийн хувьд асар муу нөлөөтэй маргааш ямар ч ирч хүчгүй болдог. Энийг бол бүгд л мэдчихэж байгаа тий. Байгаад байгаа юм шиг бол учааг төвлөрөхгүй тий. Тэгээ ойр зүрийн одоо ажил хийхэд бол нэлээд асуудал хүндрэл үүсдэг. За машин техник барьж явж байгаа бүр аюулгүй байдлын ч юм уу тий. Нөлөөлөл гардаг. За тэгэхээр сөрөг нөлөөлийн хувьд бол эдгээрээс гадна бол сэтгэл зовнил бол бий болчдөг. Ментал энержи буюу одоо сэтгэл зүйн одоо энерги гэх мэт тэр зүйл нь бол бас багасаад ирдэг ойлгомжтой. Дээрээс нь нойр багтаахаар сэтгэл хөдлөлөө бас удирдах чадварууд буурдаг гэдээ бас өөр бусад судалгаанууд бол байдаг. Тэгэхээр бид нар brain dump аргаас гадна бас mindfulness аргыг бол ашиглах боломжтой. За mindfulness-ыг бол монголоор санамсрын бясалгал гэж бол нэрлэдэг байгаа. За энэ дээр бол Монголд ням самбуу гавж, за болор багш гээд Оксфорд одоо mindfulness-ийн санамсрын бясалгал гээд Facebook хуудас дээр бол байж байгаа. Нэлээд ороод харах юм бол Facebook хуудсан дээрээ сургалтууд нь зарладаг байгаа. За mindfulness-ийг тийг ашигласнараа бид нарт одоо олон бодогдоод байгаа унтахгүй байгаа хүмүүст бол ямар одоо зүйлүүд бий болдог, одоо давуу талууд бий болох юм бэ гэхээр сэтгэлийн төвшөр одоо байлаа гэж бодох юм бол Зигарникийн одоо тайлбарлаж байгаагаар бол дуусаагүй бодол ажил ингээд байнга санаанд ороод ирэл ерөөсө бодогдоод болохгүй унтах гэсэн чил нөгөөч юм бодогдол. За яана маргааш хуралтай яаж тайлбарлах үлээж гэдэг юм те янз бүрийн дутуу хийчлээ яачлаа хийлээ тэрийг тэгж ингэж хийгээл эсвэл шинэ одоо ирээдүйд те болоог байгаа зүйлээ ингэж ургуулж бодох ч юм уу тийм байдлууд ингээд төвшөр бий болоод ах юм бол тэрийг ерөөсөө шүүмжлэхгүйгээр хүлээн авах юм бол энэ маань бол бас сэтгэлийн төвшөрийг намжаадаг mindfulness-ийн арга дээр бол хүлээж авах гэсэн үг гардаг байгаа. За давтамжтай бодол бас орно. Дуусаагүй зүйлүүдэд байнга л эргээд одоо бодоод байдаг төрөний одоо жишээнүүд те. За тэгэх юм бол mindfulness-ийн аргаар бол энийг ажиглаад чимээгүй ингээд 50 явуулах гэх юм те. Тим дадлуудыг бол сурах боломжтой.
За би энийг ажиглаж байгаа юм бэ. Энийг хүлээж авлаа. Ингээд энийг дахин бодохгүй гэд. За анхаарал сарних. За анхаарлаа мэдээж бол сарнина. За тархины одоо анхаарал мэдээж нөгөө дуусгаагүй зүйл рүүгээ дахин одоо яваад идэх гэсэн шүү дээ. Тэгэхээр яаж одоо бид нэр хоолоо хийж илээ гэхэд те тэр асуудлаа эргэн бодоод тахвал хийж байгаа хоолоо түлэх ч юм уу. Тэгээ хийж байгаа ажлаа одоо алдах ч юм янз бүрийн одоо асуудлууд үүснэ гэсэн. Яг тэр одоо цагтаа байхгүй байгаа учраас те. Тэгэхээр mindfulness-ээр бол бид нар одоо цаг руугаа төвлөрч чаддаг юм дардлыг бий болгодог учраас тархины одоо анхаарлын тэр хэсгээс сайжирнаа. За тэгэхээр энэ дээр бол өөр нөлөөний хувьд бол мэдээж одоо гүн нойр сайжирна. Дээрээс нь стресс багасгах нь байна. Тий анхаарал одоо бас сайжрах нь байна. Фокус гэж тий анхаарал сайжирна. За тархины ачаал бас нэлийн бас бий болдог. За дуусаагүй зүйлийг байн бодсоор ахарч нөгөө нойр мөн сэргээд тий одоо бүр ингээд эсвэл заримдаа за тийм асуудлыг тгий чи ингэж хийгээл нэг бодол бодохоор дараагийн бодол нь орж ирэл нөгөө бодлоос хоёр бодол, гурав дахь бодол гэдэг ч юм ингээд задраад бидний тэрхчмөр явж өгдөг штэ тий янз бүрийн шин санаа манаа ч юм уу бодоол ингээд. За энэ зүйлүүдийг бол mindfulness санамжсан бясалгаар бол тэмдэглэл хөтлөх байдлаар бол бас даун тулах бас боломжтой. За тарих маань өөрөө унтаж амархаар бол нөгөө цэвэрлэгээ хийдэг гэдэг штэ. Тэгэхээр тийм давуу талууд бас бий болно гэсэн үг. За тэгээд нэмэлтээр бол одоо зүгээр энгийн аргуудаас гэх юм бол амьсгалын дасгал бол хийж болно. За тэгээд 1 минут зарцуулаад яг одоо цагтаа өөрийнхөө бодлыг авчраад би одоо өнгөрсөн зүйлээ бодоод байна. Ирээдүйн зүйлээ бодоод байна. За ойлголоо. За гэхдээ би амьсгал дээрээ төвлөрөө гэд 1 минут л зөвхөн амьсгал дээрээ төвлөрөөл өөрийгөө айлгах одоо цагтаа авчруулахыг хичээнэ гэсэн үг. За энэ аргуудыг ашиглах юм бол одоо олон юм бодохгүйгээр одоо унтаж чадах бололцоо багч болов одоо нэмэгдэх болоо гэж бодож байна.